Шинэ өглөөний мэнд хүргэе. Та бүхэндээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлэн Матай номноос суралцъя. Тэгээ энэ цагийг даатхан хамтдаа залбирая. Их эзэн минь энэ цагаар дамжуулан ярьж байгаа миний дээр таны ариун сүнсний тослогоо байж бас сонсож байгаа хүмүүсийн дээр илчлэлт ойлголт ухаарл дүүрэн байх болтугай гэж Иесусийн нэрээр даатхан залбирлаа. Амен. За бүгдээрээ хамтдаа өнгөрсөн 3 өдөр Матай номыг бичигчийн зорилго юу болох талаар сонирхож байгаа. Тэгээд яг яагаад ийм бүтцтэйгээр Матай ном бичигдсэн болохыг бас зах зохиос нь бас харсан байгаа. Тэгээ Матай номыг бичигч маань өөрөө хуучин гэрээнд иш үзүүлэгдсэн тэр Месиа хаан болох нэгэн тослогдсон нэгэн бол Иесус Христ муу юм а гэдгийг л илчилж, харуулж, илэрхийлж бичсэн баг. Тэгэхээр олон 10 иш үзүүллийн биелэл болж Иесус Христ ирсэн болохыг тодорхой өгүүлээд тэгээд үнэхээр тэр бол аврагч юм а гэдгийг л харуулж байгаа. За өнөөдөр бүгдээрээ өнгөрсөн өдрүүдэд ярьсан зүйлээ маш богино хугацаанд бас эргэн санаад тэгээд нэгэн чухал мессежийг би та бүхэнд хүргэхийг хүсэж байна. За олон зуун жилийн өмнө иш үзүүлэгдсэн хаан тэдгээр зөвгөнлийн биелэл болон ирсэн нь хүн төрлөختөнд өгсөн тэмдэг байжээ гэдгийг бид нэр харсан. Түүний дахин амьлал нь энэ бүхний бүрэн баталгаа болж тамга дарж өгсөн байна. Хуучин гэрээнд ирэх Бурхны ард түмэн болох Израильчуудын хүлээн зөвшөөрдөг удирдагч болох Мосе шиг нэгэн удирдагч гарч ирнэ гэсэн иш үзүүлэлгийн дагуу Иесус ирсэн баг. Израильчууд Египтийн боолчлоос Мосегоор удирдуулан чөлөөлөгдөөд улаан тэнгисийг гатлаад цөлд 40 жил сорилтонд байгаад тэгээд тэр хугацаанд Тэнгэрийн талах болох маанагаар хоолж исэн бас тэр цөлд үнэхээр боломжгүй байхад тэр хаднаас ус ууж исэн баг. Тэгээд Бурхан ард түмнээ боолчлоос нь гаргахын тулд Мосег илгээсэн шиг түүнчлэн Иесус Христийг шинэ гэрээний итгэгчид болох Бурханы ард түмэн болох хүмүүсийг гим нүглийн боолчлоос чөлөөлөхөөр Иесусыг илгээсэн баг. Иесус Христэд итгэж гим нүглээ угаалгаснаа гэрчлэн бид усан баптизм хийлэгдэг. Тэгээд Тэнгэрийн талах болох Иесусыг бид өнөөдөр хүртсэн хүмүүс юм а гэж ойлгож байна. Бүгдээ энэ талаар 1-р Коринт 10-р бүлэгт юу гэж хэлснийг хамтдаа харцгаая. 1-р ишлэлээс 5-р ишлэл. Та нар үүнийг эс мэдхийг би хүсэхгүй байна. Ах トゥ нараа эцгүүд маань бүгд үүлэн дор байж бүгд тэнгисийг гатлан гарч бүгд үүл ба тэнгист Мосерөө баптизм хүртэж бүгд адилхан сүнслэг хоол идэж бүгд адилхан сүнслэг ундааг ууж тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаасан ба тэр хадна Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурхны таалалд нийцээгүй тул цөлд хяарсан юм а гэж бичигдсэн байна. Тэгэхээр Мосе Сион уулан дээр гараад 10 хуулийг Бурханаас авч ард түмэндээ өгсөн шиг Иесус өөрийг нь хүрээлэх ард олныг хараад уул уд гарч сургаалаа айлдаж яваа нь Матай 5-аас 6 дугаар бүлэг дээр бичигдсэн байгаа. Тэгээд та бүхэн маань бас уншиж амжсан баха. Тэгэхээр яг ийхүү хуучин гэрээний тэр иш үзүүлгийн дагуу хуучин гэрээ нь өөрөө Иесус Христийн ирэлтийн сүүдэр болохыг бид нэр эндээс харж байна. Тийм учраас Матай номыг бичигч маань Иесус бол Христ юм а гэдгийг л маш тод харуулж байгаа. Тэгэхээр хааны сургаал юу байсан бэ? Хаан хуучин гэрээнээс иш татаж номлосон байна. Жишээлбэл шүдээр нүдийг нүдээр гэж бичсэнийг та нар мэднэ. Харин би та нарт хэлье. Та нар өстөн дайснаа хайрл гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг хараад тэгээ завхаарж болохгүй гэж бичигдсэн. Харин та нар хараад зүр сэтгэлдээ тачаадах юм бол аль хэдийн завхаарсан ирг юм а гэж. Гэх мэтлэн хуулийг тайлбарласан ба. Өөрөөр хэлбэл хуулийн үг үсэг биш хуулийн утга учир нь амин сүнсэн чухал юм а гэдгийг Иесус Христ хаан болох шин гэрээний тэр илчлэгдсэн хаан Иесус сургаалаа бас уулан дээр айлдж байгаа. Ийм дүр зургийг Матай маань харуулж байгаа. Тэгэхээр энэ бүх хуулийг биелүүлэх хүчийг бас бидний дотор өгсөж байгаа нь шин гэрээний утга учир байгаа гэсэн үг.
Хуучин гэрээний ард түмэн болох тэд хуулийг дагахыг маш их хичээж оролдож исэн. Тэр дахид өргөж байсан. Харин тэрхүү гэрээ нь үнэхээр тэр амьтдын мах цусаар дамжуулж хүмүүсийн гэм нүглийн асуудал шийдэгдэхгүй байсан. Тийм учраас шинэ гэрээ шаардлагатай байсан. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эндээс юу харах вэ? Есүс бол үнэхээр хуучин гэрээн дээр иш үзүүлэгдсэн Месиа хаан муу юмаа гэдгийг Матай ном бидэнд харуулж байна. Түгээр зогсохгүй энэхүү хуулийг шинэ гэрээ бидний зүрх сэтгэлд сийлэгдсэн юмаа гэдгийг өнөөдөр бидний шинэ гэрээний итгэгчид хүлээж авах хэрэгтэй. Бид хуучин гэрээний ард түмэн шиг чадан ядан дахил өргөдөг хүмүүс биш, харин Есүс Христ гэгч тэр агуу илүү дээр хаан, илүү дээр тахилчаар дамжуулж бид өнөөдөр Бурхны хуулийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан хүмүүс болсон. Бурхны хуулийг дагах чадварыг Есүс Христ өөрийн биеэр дамжуулж тэр мөнхийн тахил болох өөрийн биеэр ам бий болох өөрийн биеийг загалмай дээр өргөж өөрийн цусыг урсгаснаар энэхүү тахилд бид нэр итгэлээр нэгдэж Есүс Христийг зүрхэндээ хүлээн авдаг. Ариун сүнсээр дамжуулж Есүс Христ өнөөдөр та бидний зүрхэнд нутгалсан. Энэхүү бид хуулийг дагахын тулд хичээж зүтгэх гэхээс илүү харин Бурхны тэр мөн чанар, Бурхны ариун сүнс бидний дотор оршиж бид хуулийг дагах хүсэл тэмүүлэлтэй хуулийн утга учирыг биелүүлж чадах Бурхны ард түмэн болсон гэдгийг өнөөдөр хамтдаа санаж хүлээн авч сэхэрцгээе. Бурхны хуулийг дагахад танд хэцүү байна уу? Бусдыг хайрлахад хэцүү байна уу? Тэгвэл бүгдээрээ Есүс рүү харцгаая. Хуулийн шаардлага болох Бурхныг хайрлах, бусдыг хайрлах энэхүү шаардлагыг зөвхөн Есүсээр дамжуулж түүний ариун сүнс бидний дотроос биелүүлж өгч чадна. Бид хайрлахын аргагүй хүмүүстэй уулзрах үед бид дагаж мөрдөх боломжгүй тэр хуулийн шаардлагуудын өмнө тулгарх үедээ Есүс рүү харах юм бол, Есүст итгэх юм бол Есүсийн ариун сүнс өнөөдөр надаар дамжуулж энэ бүх хуулийн шаардлагуудыг биелүүлж чадна гэдэгт итгэлээ тавих юм бол үнэхээр ариун сүнс бидний дотроос ажиллаж энэ бүх хуулийн шаардлагыг биелүүлэх болно. Өнөөдөр та бидний дотор ариун сүнс нутгалсан байгаа. Бүгдээрээ хамтдаа ариун сүнстэй нөхрөлсөөр бай. Бурхны үгтэй ойрхон байцгаая. Есүс Христийн талаар өдөр бүр тунгаан бодох цаг гаргая. Бурхантайгаа нөхрөлсөөр бай. Тэгж чадвал үнэхээр тэр Бурхан бидний дотроос өөрийгөө илчлэн харуулах буюу бид Есүс Христийн алдрын төлөө амьдрч чаднаа. Энэ цагийг дуусан хамтдаа залбирцгаая. Тийм ээ их эзэн минь, та бол хаан эзэн. Та өнөөдөр бидний дотор оршигч Месиа, та бидний дотор оршигч ариун сүнсээр дамжуулж өөрийнхөө үгийг дагах чадварыг бидэнд өгсөнд талархъя. Таньда баярлалаа. Энэ өдрөө танд даатгаж байна. Өнөөдөр бид таны өмнө итгэмжтэй амьдрахын тулд та бидэнд туслаарай. Бид дагаж чадахгүй байх гэж бодсон тэр өөрөг даалгавар бүх зүйлээ таны өмнө авчирч байна. Бид бүтлгүүтлэх байх гэсэн бүх айцаа таны өмнө авчирч байна. Яагаад гэвэл та бидэнтэй хамт байгаа бил. Та бидэнд хүч чадал нэгүслээ өгсөн бил. Танд даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэн таныг ивэх болтугай.